За 2021 онд шиг санаж байна. За надаас нэг сэтгүүлч асууж ирсэн. За энэ шатхуун хомстоод байна. Яагаад ингэ хомсдваа? Та удаг шалтгааныг хэлээд өгөөч. Бид ингээд асар их ингэ шатхууны оочор дугаард ороод байна гэж. За тэр үед Украины дайн тийм айхтар бас хүчээ аваад баг дайн боллоогүй ч байлгүй. Нэг ковидын зовлонгоос өөр нэг сүртэй юм гайгүйсэн. Тэгвэл бид нэр асар их шатхууны оочор одоогоос 5 жилийн өмнө буюу 2021 онд орж ирсэн. За миний пэйжийг дагдаг хүмүүс бол тэр үед IC дээр өгсөн яриаг юм хараарай. За тэр үед би юу гэж хэлжсэн бэ гэвэл би 2019 онд их хурлын гишүүн байхдаа нөөц бүрдүүлэлт хийгээч гэдэг санал тавьж ирсэн. Би бүр тийм санал тавих байдгаар бодлого гаргаж ирсэн. Тухайн үед хэдийгээр 12-оос 16 онд улсын их хурлд байхдаа Алтан үеийн засгийн газарт байж байхдаа одоо Алтан үеийн засгийн газар Монгол Ардын хувьсгалт нам гэдэгтэй хамтраа засаг барьж явах үед бодлогот шууд нөлөөлөх бололцоо бас харьцангуй бүрдэжсэн учраас өргөдлийн байнгын хороо гэдэг нэг 7 сар ажиллахдаа би ерөнхийдөө энэ хомсдлыг шийдвэрлэмээр байна. Хомсдол ер нь гарах юм байна. Яагаад гэвэл Монгол шиг өнөөдөр хязгаарлагдмал байгалийн нөөцөн дээр суурилдаг. Ганцхан улсаас одоо хамааралтай. Хэрв Хятадын засгийн газраас өнөөдөр уул уурхай бүтээгдэхүүнийг авахгүй гэвэл за эсвэл Оросын холбооны улсаас эрчим хүч магадгүй шатлах тослох материал өгөхгүй гэвэл Монгол улсад асар том хомсдлын аюул нүүрлэх юм байна. Тийм учраас бол нөөц үрдүүлээч гэдэг саналыг бол би хурал дээр банк тавьж ирсэн. YouTube болон одоо Google-ээр баасанхүү одоо юу гэдгийг нөөц бүрдүүл гэдэг ч юм ингээд бичвэл одоо бас сүүлийн үед AI гэдэг одоо нөгөө хэмэл оюун ухаанаар бас миний ярьжсэн зүйлүүд бол харагдаж байгаа. Нэгсэндээ их сурвалж гаргаад ирэх байх. Ерөнхийдөө 3 нөөцийг яаралтай бүрдүүлээч гэдэг саналыг бүр энийг бүр төрийн бодлого болгооч гэдэг санал тавьж ирсэн. Би тэрнээс болоод тухайн үед либералуудыг за бүдүүлгээр л үзий яддаг байсан. Либералууд одоо ч гэсэн өөрсдийнхөө тэр хорт санаагаа бол байнга илэрхийлдэг. Тэрний юу гэвэл төр юунд ч битгий оролцсон. Үнийг чөлөөл. Юу гэж битгий нөөцөл. Хувь хүн өөрөө юуг хэдээр зархаа өөрөө шийдэг. Үнэхээр хомсдол байгаа бол жишээлбэл юу гэдгийг 1 литр бензинийг би жаахан хэтрүүлэхтэй ярьж байгаа шүү. 50,000 төгрөгөөр авна л үсттэй. Гэдэг ч юм уу. Ийм одоо юу гэдгийг одоо байдлаар ярьдаг учраас би либералуудад дургу. Төр гэдэг бол мэдээ тусгаар тогтнолоо хамгаалах нь нэг зорилго байхаас гадна ард иргэдийнхээ эдийн засгийн аюулгүй байдлыг хангах нь үндсэн зорилго байдаг. Тэр үндсэн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 3 төрлийн нөөцийг заавал бүрдүүлээч гэж би маш олон удаа сануулж ирсэн. Нэгдүгüүрт нь хүнсний нөөц. Хүнсний гэдэг дотор 2 мах ногоо. Би одоо Улаанбаатар хотын засаг дарга бүрэг даваа дээр өмнө одоо Улаанбаатар хотын засаг дарга байсан Нямбаатар дээр удаа дараалан очиж Улаанбаатар хотыг хангалттай хүнсний агуулга байх бололцоотой. Хангалттай тэр хүнсийг нь өнөөдөр юу гэдэг авч хадгалах бололцоотой. Одоо орчин үеийн Голландын технологиор тоноглогдсон тийм агуулгыг та нар аваач гэдэг саналыг банк илэрхийлж байгаа. Мэдээ хоёрт нь мах. Монгол улсын ерөнхийлөгч үг нь хэлсэн шүү дээ. Мах ногоо гурилтай байхад Монгол нэг хэсэгтээ ядрахгүй гэж. Гэхдээ одоо тэр бодлого руугаа тэгээ анхаараач. Уул дахиж ус шүтэж явах биш. Энэ улсынхаа иргэдийг анхаараач. Энэ иргэдийг чинь өнөөдөр амин хэрэгцээ болсон хоол хүнсний чинь үн хаданд гарлаа. Нөөц бүрдүүлэлтэнд анхаараач. Ингэхдээ миний түрүүний хэлдэг эхний нөөц бол хүнсний хадгалалтын нөөц буюу мах
За гурил ногоогоо нөөцлөөч гэдэг. Тийм амархан мууддаг бүтээгдэхүүнүүд биш. Технологийн дагуу бол ногоог бол багадаа нэг 2 жил нөөцлөж болохоор. За будааг бол одоо юу гэдгийг тариа байд биш байдлаар бол хэдэн жилч нөөцлөж болохоор. За гурил одоо дараа нь гурилаа ийн үзгээд. За махыг бол бас одоо бүүнээр нөөцлөх хэрэгтэй. Гэтэл манад өнөөдөр яасан бэ гэвэл тухайн үед намайг их хурлын гишүүн байхад 21 аймагт 21 махны үйлдвэр барьна гэж тэнэглэж ирсэн. Тэр махны үйлдвэрүүдийг би эсэргүүцэж байсан. Зарим нэг намайг малчтын эсрэг явлаа л гэд тэр махны үйлдвэр чинь малчтанд очихгүй байхгүй да. Малчны махыг багаар аваад Хятад болон Иран, Пакистан гэд гадагшаага бөөнөр нь гаргадаг байсан. Өнөөдөр бид нар Австралийн өмнөд Солонгосод иддэг үнээр Австралийн махыг иддэг тэр үнээр өнөөдөр 30-40 мянгаар махаа олж идэж байгаа. Энэ өвөл энэ тоо нөөцлөлт байхгүй бол улам ихсэн. Хоёрт нь шатхуун. Шатхууны нөөцлөө би хангаач. Шатхууны нөөцлийг одоо өндөр байлгаад өгөөч. Энэ одоо монголч нь дэлхийд байхгүй нэг давуу тал байгаа нь тал нутагтай. Тал нутгийн хаанч гэсэн өнөөдөр 5-6 га газар хүн амьтан явахыг хориглоод том ёнксуудыг бариад хаач. Тэр итгэл бэлэн ёнкс аваад өгөөч бид амьдны бас гуйсан. Энэ бэлэн ёнкс байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаар хураагдсан бэлэн ёнкс наадхандаа одоо аваад наад шатхуунаа нөөцлөөч гэсэн. Гэтэл өнөөдөр юу харагдаж байна? 5-6 вагон харуулаад хямчнаар контент хийлгүүлээл нөгөө контент хийж байгаа хямч нь өөртөө итгэл муутай. Данд нь юм сайд маань аргагүй юм да. Дэлхий даяар сүрлээ сүнлөө гэдэг. Өө дэлхийн сүрэл чи мөнгө юм биш. Тэгэл нэг 2 жил 3 жилийн дараа магадгүй болчихно. Тэр болтон тисэж үлдэхийн тулд нөөцтэй байх хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү дээ. 2021 онд одоогоос 5 жилийн өмнө би энэ зүйлийг хэлсэн. Та нарын зарим нь тоогоогүй бах, мэдээгүй бах. Ямар би төрийн бодлого, төрийн албанд байсан биш. Чадлаараа хэвлэлээр ярина. Өөрийнхөө сошиалороо хэлнэ. Тэгээ им нөөцөө бүрдүүлэв. Одоо валютын нөөц. Энэ валютын нөөцөө одоо бас бүрдүүлэх хэрэгтэй байна. Хятад өнөөдөр одоо геополитик яах гээд байгаа нь тодорхойгүй. Өдөр бүр зэвсгэллээ нэмэгдүүлж байна. За Оросын холбооны улсад нөхцөл байдал тийм таатай биш байна. Иранд бас эвгүй байна. Валютын хэлбэлзэл, дэлхийн зах зээл, үнийн өөрчлөлт юу ч гарч магадгүй. Энэ үед валютын нөөцлөлөө бүрдүүлэх хэрэгтэй штэ гэдгийг би хатуул анхааруулад байна. Өнөөдөр аялал жуулчлалын үе болж байхад өнөөдөр аимшигтай ичмээр юмнууд харагдаж байна. Гаднаас ирсэн жуулчдыг уучлаараа бензин байхгүйгээд гадагшаа авч явж чадахгүй шүү дээ. Хотод аятайхан байр хөслөөд оруулаад ганц өдөр хонуулж ирэхэд халуус байхгүй. Ямар болчоод ямар нийгэмд яаж амьдраад байгаа юм бэ? Тэгэд ганц тэмцдэг нь баасан хүүгийнхээ сошиал медиагийн хандлтыг нь ямар нэгэн аргаар дарах гэж оролддог. Өнөөдөр Монголд хамгийн аимшигтай хомсдол бол шатхуун биш юм аа. Хамгийн аимшигтай хомсдол бол захилгаан биш юм аа. Хамгийн аимшигтай хомсдол бол бодлогын хомсдол бид орчоод байна. Энэ бодлогын хомсдол нь 5 зүйлээр илрээд байгаа. Нэгдүгээрт нь бол алсын хараа гэж хэлдэг. Ядаж 3 жилээр, ядаж 5 жилээр бодлого тодорхойлох тийм ерөөсөө нам, улс төрийн хүчин, улс төр жалга. Хөөхий бид нар нөгөө данхах гэж шоолоод байдаг оюун эрдэнэ юу лээ 2050 гэдэг 2030 ч илүү амар холын тойлоод алсын хараа юу алсын хараалуу гэд нэрлсэн. Яг хөө тэр санаан зөв юм. Санаан зөв. Гэхдээ ерөөсөө хамгийн том зүйл бол дараагийн 6 жил яах юм? Дараагийн 5 жил яах юм? Дараагийн 3 жил яах юм? Дараагийн 2 жил яах юм гэсэн ийм бодлогын
одоо шийдвэрүүд алга. Хомсдол үүс. Тэгээ сошиалор өнөөдөр бодлого тодорхойлдог өвчтөе болчихлоо. Саяхан та нар харсан шүү дээ. Хөшөө хулгайлаад аваа явцсан. Сошиалор шуугсны ачаар хөшөө маань буцаад байранд ялж байгаа. Ямар ч хөгийн юм дээ. Ямар ч утгагүй юм дээ. Өөрөөр хэлэх юм бол алсын хараа гэж нэрлэдэг бодлогын алсын хараатай бодлого гэж нэрлэдэг ийм бодлогыг тодорхойлдог улс төрч алга, нийгэм алга. Өнөөдөр бид нар 2 жил, 5 жил, 10 жилийн дараах бодлогоороо мэтгэлцмээр байна. Түүнээс биш бүслэгнээс доошоо байдаг асуудлуудаар маргаж мэтгэлцэж бусдын өнөөдөр амьдралыг шүүж, хов бадзаж, хошног ухаж явах хэрэггүй байгаад. Уг нь бол тэр яриад байгаа бодлого зөв юм уу? Яриад байгаа үйлдэл нь зөв юм уу гэж. Яриад байгаа энэ бодлогыг яаж хийх юм гэж нийгмээр, ард түмнээр, улсаараа хилцдэг болмоор. Хоёрт нь уялдааны хомсдол алгуулсан. Уялдааны бүхэл бүтэн хомсдол үүссэн. Өнөөдөр Монголд хэдийн хаан байгаа. Хэдэн агентлаг ба. Хэдэн газар хилтэс байгаа. Хоорондоо ямар ч уялдаа холбоо байхгүй. Солонгост байгаа, Оросд байгаа, Хятадд байгаа элчин сайдууд нь Монголыг мэдээлэлээр хангаж. Энийх нь араас нь агентлагийн дарга нь явж. Жишээлбэл одоо шатхууны асуудлаар агентлагийн дарга газрын тусны газрын дарга нь явж гэрээ хилцэл хийж авчрах ёстой байдал өглөө сошиал харж байхад баг ерөнхий сайд нь явж ийн ч гişиг. Уул уурхаан сайд нь улсаараа битгий сандраарай одоо би та нарт онгоцны чинь шатхууныг олоод ирлээ. Эн чи уялдаа холбоо бодлого байдгүй юм уу? Уялдаа холбоотой байсан бол тэр яамдууд чинь тэр сайдээс үл хамааран энэ бодлого чинь тодорхой болоо явж явах ёстой шүү дээ. Бөөл ухаантай хүмүүс, бөөл боловсралтай хүмүүс, бөө Харвард төгссөн, бөө Стэнфорд төгссөн, бөө ардын намын, ардчилсан намын ирээдүйн залуу үеийн лидерүүд 90 оныхан, 80 оныхан, 70 оныхан. Тэгээ яг одоо өнөөдөр юу гэвэл тэр авч байгаа, хийж байгаа ажилдаа сэтгэл ханамжтай байдгүй. Дээр нь хоорондын уялдаа холбоо гэж байдгүй. Өглөө сайд нэг юм ярина. Оройн агентлагийн дарга нэг юм хийн. Өдөр нэг төрийн албаагч нэг үйлдэл гаргана. Хоорондын ямар ч уялдаа холбоог байна. За гуравт нь энэ бол манад одоо үүсэж байгаа бодлогын хомсдлын хоёрт нь эхнийх нь алсын хараагүй байна. Хоёрт нь уялдаагүй байна. За гуравт нь бол судалгаагүй байна. Гэхдээ энэ одоо хомсдол гарах уугүй юу гэдэг судалгаа байх хэрэгтэй шүү дээ. Энэ тэндгүү судалгааны хүрээлэнгүүд байдаг. Стратеги судалгааны хүрээлэн нь яам дээр бол стратегийн газрын бодлого гэж бодлогын газрын дарга марга чөлөөний тэм нэртэй судалгаа хийдэг байх хэрэгтэй. Ямар ч ажлыг хийсэн эхлээ судалгаа байх хэрэгтэй. Өөрчилж тандалт байх хэрэгтэй. Өөрчилсөн судалгаа байх хэрэгтэй. Өнөөдөр миний хэлээд байгаа тэр шатхууны нөөц байх ёстой юм уу? Эсвэл өглөө нь энэ Оросд цөмийн зэвсэг гэдэг юм уу? Янз бүрийн одоо стратегийн, тактикийн дайн болох гээд байна уу? Өдөр нь одоо юу гэдгийг хөрөнгийн бирж дээр ямар үн өсгөөд байх гээд байна гэд маш нарийн судалгааны дээр суурилж ягаад бодлого гарч явах хэрэгтэй. Өнөөдөр энэ яамдын сайдууд нь бодлого тодорхойлогч болохоос биш, бодлого боловсруулагч биш шүү дээ. Тодорхойлно гэдэг нь тэр гаргасан, судалсан тэр бодлогыг нь илэрхийлдэг хүн гэсэн үг байхгүй. Биш. Харамсалтай нь манайхан сайд гэхээрээ дарга болгоцсон, сайд гэхээрээ хаан болгоцсон, сайд гэхээрээ сайн хүн болгоцсон, сайд гэхээрээ бүхнийг шийддэг, эд шидтэн болгоцсон байгаад байгаа шин. Гэтэл тэр
судалгаан дээр суурилдаг, тэр судалгаагаа үнэмшдэг, итгэдэг байсан бол сайд өөртөө биш, судалгаандаа итгэдэг багтдаг шин. Уучлаарай, би тэдэн сарын тэдэнд хийсэн судалгаагаар тэдэн тонн шатхуун Монголд хэрэгтэй гэсэн. Тэдэн тонн шатхууныг тэгэд нөөцлөх ёстой гэсэн. Нөөцлөхийн тулд тийм агуулгуудад дүүргэн гэсэн. Тийм одоо юу гэдгийг наадмыг зогсоон, тийм наадмыг зохион байгуулна. Тийм газар уул дахилгаа юм. Тийм газар өнөөдөр уул дахилгаа болон ч гэдэг юм уу. Бүр юм нарийн судалгаан дээр суйрлах хэвээр. Адгийн бие гихчээр өмгөөлөгч бие хүртэл өмгөөллийн ажил хийхин тулд урьдчил судалгаа хийж хүний материалыг хүлээж авч 5-аас 10 сая төгрөгөөр материалуудыг нь наривчлан бүх талаар уншиж судалдаг шүү дээ. Тэр нь хайр найргүй мөнгө өгөх ёстой шүү дээ. Ягагтгүй л бодлого гаргахын тулд алсын хараагаа тодорхойлохын тулд байгууллагуудын хоорондын уялдааг баталгаажуулахын тулд заавал судалгаа хэрэгтэй. За гуравт нь тогтвортой байдлын хомсдол манад бүр аимшигтай байдалд орсон. Өглөө нэг юм ярина, орой нэг юм болно. Маргааш шал өөр юм хийн. Одоо та нар мэдэж шít. Авилгалтай тэмцэнэ гэд ингээд манай сайд ярьсан Баттөмөрийн инквайр авилгачд нь харин тогтвортой байгаа. Саяхан би ардын намын нэлээд том эрх мэдлийнхээ үнтэй тааралда танаахан эвлэрсэн үгс эвлэрэхгүй гэд яах вэ гэж. Нэрээ эвлэрэхгүй гэж яах вэ? Авилгачтай эвлэрч जैन, авилгалтайгаа эвлэрч штэ. Нэг хүний асуудал биш, системийн асуудал болчиход байна шүү. 40 их найдын авилгал яриад тэгэл алга болсон. Хэрвээ тогтвортой бодлого байдаг байсан бол ард түмнийхээ нурууг амраана. Авилгачтай тууштай тэмцэнэ. Авилгачдыг өнөөдөр нар үзүүлэхгүй. Намаа бодох биш. Улсаан болноо. Эхний ээлжинд намаасаа эхэлж авилгачдыг цэвэрлэнэ. Надад авилгачтай гар барих шаардлага байхгүй. Би атманыг таньдгүй. Би өнөөдөр архины хундганы ард ажил ярдгүй гэд амар гоё зүрх огшоомор баг үгнүүдийг нийлүүлчихвэл нөгөө юу гэдгийг яруу найраг зохиол бичдэг хүнд хангалттай уран зохиолын сэдв гарчхаар уйлмаар үйл явдлууд болдог. Гэтэл өнөөдөр төрийн ордонд чинь төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн булган туяа байж л байна. Төрөөсөө хулгайлсан, төрөөсөө баян болсон халтмаагийн тулга байж л байна. Төр төмнийхөө одоо итгэлийг алдсан гэд сууж байгаа олон их хурлын гишүүдээ ордон дотор одон өгөө сууж байгаа шүү дээ. Одонтой гишүүд болсон. Одоо манай их хурлын гишүүд бол одонтой гишүүд. Ордон дотор одонтой гишүүд болсон. Би харин юунд их хэмзгэлж байвал одон авах нь зөв өө. Ордондоо суух нь зөв өө. Одоо харин тогтвортой наад авилгачдтайгаа тэмцэх бодлогоо хэрэгжүүлээч. Наад яриад байгаа хууль дүрмээ тогтвортой болгооч. Ядаж татварын хууль нь ойлгомжтой, эр үгийн хууль нь ойлгомжтой, иргэний хууль нь ойлгомжтой байх болов гэхээр заалт болгонууд нь хоорондоо зөрөөтэй. Хэрвээ танд эрх мэдэл байгаа бол зөөлнөөр нь авч хэрэгжүүлж болно. Танд иргэн танд хинч биш бол хатуугаар нь шийдэж болно. Хүсвэл та 13 жилээр ялавна, хүсгүй та 10 сая төгрөгөөр торгуулад өнгөрнө. Хууль нь өөрөө юм хэлбэлцэлсэн, юм тогтворгүй. Тийм учраас дөрөв дэх хомсдол би бол хэлээд байна л да. Зарим хүмүүст маш тодорхойлж Монгол улсад мэдээ шатхууны хомсдол байна. Монгол улсад одоо үнийн хомсдол байна. Монгол улсад өнөөдөр одоо юу гэдгийг маш олон хомсдол байна. Гэхдээ энэ бол төр зураг юм аа.
дутагдал болцсон болохоос хомсдол гэж хэлэх нь арай эртч байж магадгүй зарим төлөвлөл дээр. Зөв бодлогоор хомсдлыг зогсоож болно. Зөв бодлогоор хомсдлыг зогсоохын тулд нэг нууц арга хэлэхэд эхний ээлжинд нөөц бүрдүүл. Хангалттай нөөц бүрдүүл гэж байсан. Шатхууны хангалттай нөөц бүрдүүл, валютын хангалттай нөөц бүрдүүл, дээр нь хүнсний хангалттай нөөц бүрдүүл гэж байсан. Харин Монголд өнөөдөр жинхэнэ аимшигтай ёстой гамшиг болж байгаа зүйл бол бодлогын хомсдолд бид Монгол улс бүхлээрээ орчжээ. Тэр бодлогын хомсдол нь юугаар илрээд байгаа вэ гэдгийг би дахиад тайлбарлаад байна. Нэгдүгээрт нь бид алсын хараатай буюу холыг харсан бодлого тодорхойлдог улс төрийн намгүй болчлоо, улс төрчгүй болчлоо. Улс төрийн ямар нэгэн шийдвэргүй болчлоо. Энэ бол аимшигтай хомсдол. Хоёрт нь бид нар өнөөдөр уялдааны хомсдолд орчлоо. Яам, агентлаг, төрийн албан хаагч, төр засгийнхан маань бүгдээрээ хоорондоо ямар ч уялдаа холбоогүй. Сайд нь өнөөдөр яамныхаа ажилтнанд биш, хаанаас ч юм авчирж ирсэн туслагтаа илүү итгэдэг болчих. Яамдууд нь өнөөдөр төрийнхөө сайдад захирагдах биш. Төрийнхөө хуулинд ч захирагдах биш. Намын бодлого, мөрийн хөтөлбөр цаашлаад дэвшид дээшлэх тухай мөрөөдөлтөд захирагддаг болчих. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байна гэж. Дээр нь альва шийдвэр ямар ч судалгаагүй болчихжээ. Тэрнийг би судалгааны хомсдол гэдэг. Дээр нь миний хэлдгээр тэр дөрөвдөх нь бол тэр тогтвортой байдлын хомсдол. Энэ хомсдлыг чинь гажуудал нь өнөөдөр бидний ядуурл, өнөөдрийн бидний амьдралын сул дорой байдал, өнөөдөр айдас, хүйдэс, ирээдүйдээ идэх итгэлийг ч унгаагаад байна. Дээр нь хамгийн чухал өнөөдөр шууд өгүүлэгж байгаа юм бол хэрэгжилтийн хомсдол. Түүхэндээ ганцхан юм л сая хэрэгжлээ. Тэр нь хөшөөг оройдоо буцаа гэдгийг нүдэрээ харлаа. Хөшөөг хулгайлаад аваад явсан, хөшөө буцаж ирсэн. Энэ бол хэрэгжилтийн хомсдол жоохон арилах нь уу гэдэг маш жоохон хошин шогийн итгэл төрж байна. Өөр газруудад таалгасан юм, шаардсан юм, гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт тэгвэ. Намрын уйлрал 8 биш. Намар өнөөдөр энэ хомсдолтойгоо орох юм бол 8-9 сар өнгөрөөд өвөл ирэхэд бид нар аимшигтай байдалд орондоо. Эрчим хүчний хомсдолд ороод, захилгааны хомсдолд ороод, дулааны хомсдолд ороод, шатхууны хомсдолд ороод, эд материалуудын үнийн өөрчлөлийн хомсдолд ороод, эцэст нь ядуугийн хомсдолд орох яг тэр үед иргэд өнөөдөр миний ярих үгийг битгий мартаарай. Тийм зүйл гарах магадлалтай. Тэгээ яагаад гэж битгий хүнээс суу. Тэр хэмжээгээр хин нэгний буруутгах, хувь хүнлүү дайрахаас илүү яагаад гэдгийг маш энгийнээр би тайлбарлалаа. Би дахиад хэлье. Нэгдүгээрт нь бид нар нөөц бүрдүүлж чадахгүй байна. Мэдээж алдааг засахын тулд алдаагаа зөв онцлох ёстой. Өчнөө мөнгөтэй, өчнөө төсөвтэй аархаж явсан үе бидэнд байгаа штэ. Ашиггүй штэ, шаардлагагүй штэ. Одоо арай эртийн биш үү гэдэг ах чинь амар том мега төсөл бид нар мөрөөдөж, зурж, хэрэгжүүлнэ гэж томорчээл штэ. Монгол улсдаа цорын ганц хурдан метротой болно. Монголыгоо мөрөөдлийн Аз болгох дүүжин гүртэй болгоно. Монгол улсаа өнөөдөр дэлхийтэй холбох хурдны замтаа болно гэл
том юм ярьдаг үе байл шүү дээ. Гэтэл тэгж аархаж явсан үедээ бид нөөц бүрдүүлсэн бол тэнэг удирдагч гараад ирсэн бид нөөцөө идэ тайван суух байл. Тэгж бид нар өнөөдөр аархаж, тэгж бид нар томорч явахдаа ядаж бид нар ганц ширхэг шатхууны агуулга барьцсан бол өнөөдөр гадаадад дайн болно уу, дотоодод юу болно уу үл хамааран бид нар нэг жилдээ ямарч байсан нэрсэн шатхууны үйлдвэр байтал нэг нэгнийгээ муулахгүйгээр оочор дугаар хэрэглэхгүйгээр одоо тайван байж болно доо гэх байлаа. Амралтаар бүгдээрээ сайн сайхныг яриад хошин шогоо үзээд улс төрөө ярмааргүй л байгаа. Миний хандлтыг унгаасаарга. Одоо хүртэл сошиал дээр бол Монгол улсын дотоодын хууль тогтоомжийг зөрчсөн гэж фэйсбүүкэд худал мэдээлэл өгөөд сошиалын хандлагыг манд дарж байгаа. Тийм учраас миний энэ яриад байгаа зүйлийг боломж үйл мянгаар нь шеэрлээд өгөө. Шеэрлсэн хүмүүс нь цаашаа дахиад дамжуулаад өгөөч гуйж байна. Би хэн нэгэн хувь хүнлүү дайраагүй. Бодит байдлыг л хэлж байгаа. Нэгдүгüүрт нь бид нөөц бүрдүүлсэнгүй. Хоёрдугаарт нь манай удирдагчид бодлогын хомсдлыг бидэнд өгчээд байна. Шатхууны хомсдлоос гадна бидэнд бодлогын хомсдлыг бидэнд өгчээд байна. Тэр бодлогын хомсдлоосоо бид гараагүй цагт хизээч энэ зүйл засрахгүй. Биелсэн. Алсын хараатай ядаж 5 жилээр уртхаа хараа явчих. Удирдагчаа та нар маань сонгож чадахгүй. Тим удирдагчийг намууд гаргаж ирэхгүй. Тим юм ярьсан хүнийг өнөөдөр галзуу солиотой гээд 15 давхрын технологиор алж хядаж идэж байгаа. Хоёрт нь альва байгууллага 16 яам, өчтөчнөө сайд, өчтөчнөө дарга, өчтөчнөө гавьяат ардынхан байгаа хэрнээ хоорондоо ямарч уялдаа холбоо байхгүй. Хорон даргын хийх ёстой ажлыг дүүргийн дарга нь хийдэг. Дүүргийн даргын хийх ёстой ажлыг нийслэлийн удирдагч нь хийдэг. Нийслэлийн удирдагчийн хийх ёстой ажлыг засгийн газар нь хийдэг. Засгийн газрын хийх ёстой амжилтыг улсын их хурл нь, улсын их хурлын хийх ёстой ажлыг Монгол улсын ерөнхийлөгч нь хийгээд байхаар энэ улс чинь хоорондоо уялдааг байгаад байна. Хариуцсан ажлаа хийхдээ хоорондоо уялдаа холбоотой явж ирсэн мэл ийм болохгүйсэн. Дээр нь дөрөвний хэлдгээр ямар ч судалгаа байхгүй. Судалгаанд мөнгө өгдөггүй. Судлаачдыг үнэлдэггүй. Судалгаа хийсэн хүнийг тэнэг мангараар нь дууддаг. Тэгээ худлаа судалгаа. Бид ганцхан судалгааг харж баясдаг шүү дээ. Сар болгоны улс төрчийн мигч гэнүү нэг хуурамч мэдээлэл гаргадаг сошиал улс төрчийн рейтингийн судалгаа гэдэг нэг шал худлаа юм явуулдаг. Сая тэр судалгаан дээр онгой шиг юм гарсан байсан. Учирлын талаар. Учирлыг дэмжиж байгаа нийт иргэдийн рейтинг нь 10% гэж. Учирлыг дэмжихгүй байгаа нийт рейтинг нь 12 өгнэ. Тэгэхээр учирлыг дэмжихгүй байгаа нь хасах 2 болчиход байгаа байхгүй. Ийм худлаа судалгаа байдгүй байхгүй. Судалгаач нь юу гэвэл хоёр тал хоёулаа тоон тэнцчээ. Өмнөх сарх дээр жишээлбэл тийм гаргацсан. Хэдхэн улс төрчил байх ёстой гэдэг тарих угаалтай хэдэн төгрөг авдаг нэг хужаа новш тэрийг хийдэг. Хэлэх муу ч болдог. Дээр нь тогтвортой байдлын судал хомсдол. Тогтвортой байдлын хомсдол өнөөдөр Монгол бүр бодит байдал дээр бий болохоо болчихлоо. 100 болохоор хуучин нөгөө тогтворгүй байдал 100 гардаг байсан шүү дээ. Амардсан, амрахж гин, амраад ирсэн 3 дээр цаашаа ажил явахгүй байна гэдэг бол өнөөдөр эсрэгээр бүр аимшигтай юм явж байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэх юм бол гарч байгаа хуулиуд нь, ярьж байгаа шийдвэрүүд нь, бодж байгаа бодлогууд нь бүгд хоорондоо тогтворгүй. Өө ингийн байна гэж өглөө нэнүүгээр хижээд л оройн бишээ тэрүүгээр хийнэ.
тэрүүгээр хийнэх юм байна гэж явж л оройн үгүй тиймэр хийнэ гэдэг. Улсаараа тоглож дуусах болоогүй юм. Дээр нь хэрэгжилтийн. Тэгээд авилгачтай шийднэ гэсэн хэрэгжилт хизээ шийдэгдэж дуусах юм бэ? Энэ бол Монгол улсын хамгийн том асуулга шүү. Хоосон шуудаа илсээр дүүргэж болно. Цоорхой шуудааг юугаарч дүүргэж болохгүй. Тийм учраас өнөөдөр юу гэвэл ямар нэгэн зүйлгүйгээр байгаа зүйлийг хомсдол гэж аа. Цоорхой төсөв дээр өнөөдөр 1000 татвар төлөөд өөрөө ашиггүй байна. Цоорхой төсөв дээр бодлого гаргаад өөрөө утгагүй байна. Хулгайч нар маань хууль санаачилж байгаа нь эвгүй байна. Хулгайч нар маань хуулийг хуулиар дамжуулж хулгай хийж байгаа нь аимшигтай байна. За ингээд өндөрлөе. Тэгээд удахгүй шатхуун бензинтэй болох байлгүй дээ гэж бодъё.